Улсын их хурлын 9 гишүүн хамтран нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, нэмэлт оруулах хуулийн төслүүдийг санаачлан боловсруулснаа танилцуулж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 9-р зүйлийн 9-ийн 1-д Монгол Улсад төрөн шашнаа хүндэтгэж, шашин төрөө дээдлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд уламжлалт бурхны шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад тусалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч дэмжлэг үзүүлнэ гэж тусгасан байдаг. Монгол Улсын өнцөг булан бүрээс бурхны шашинтай 300 гаруй мянган иргэн гарын үсэг цуглуулан ихтүүчсэн өдрийг тэмдэглэлт өдөр болгох хүслийг гандан төгчний хийдээр дамжуулан бидэнд уламжилсан. Мөн нэгдсэн үндэсний байгууллагаас 1999 онд бурхан багшийн ихтүүцсэн өдрийг жил бүрийн 5 сарын 17-нд тэгш ирэх хүндлэл, ойлголцол, эв нэгдэлтэй хамтран орших, ёс зүй, асрал, инрэл, бэлэг бэлгүүний мэдлэг ухааны өдөр болгон өөрийн бүх байгууллагуудад тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлсэн. Түүнчлэн уламжлалт бурхны шашинд улс орнууд энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоос гадна өв соёл, уламжлалынхаа үн зүйлсээр бахархах өдөр болгон тэмдэглэж ирсэн байна. Монгол өв уламжлал, шашин, соёл, үндэсний бахархал бүдгэрч байгаагаас 10 хар нүглийг твчих, 10 цагаан буйныг хураах, үлийн үрд итгэн үнэнч шудраг байх, монгол хүний наад захын ёс суртахууны үнд зүйлд ороодож байгаагаас эдийн засаг, санхүүгийн хараа тус байдал алдагдаж 3 сая иргэний сайн сайхан амьдрах боломж хязгаарлагдаж Монгол Улсын тусгаар тогтнолд занал хийлж их түвшинд хүрч байгаад бид анхаарах ёстой. Бурхан багшийн ихтүүцсэн өдөр гэхээсээ илүү хувь хүн гэр бүл нийгэмд дутагдж буй зөв хандлага, ёс зүй, эв зохицол, өглөг, төвчээр, асрал, нийгүүлсэл, бодис сэтгэлийг, бэлэг оюуны үн зүйлсийг бүх нийтэд сурчлан таниулах, түүх, шашин, соёл, уламжлалынхаа үн зүйлсийг тань мэдэх бахархалт өдөр болгох юм а. Эртнээс монголчууд энэ өдөр өөрийн болон бусдын амар амгалан эрхэмлсэн буян төлийг хөгжөөж, өөрийн болон бусдад хорлол тарих, хилэнцэт муу үйлийг төвчин цээрлэж ирсэн уламжлалтай тул бурхан багшийн ихтүүцсэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгол нийгэм зөв хандлагыг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулах болно гэж үзэж байна. Иймд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн тогтоод болон иргэд олон нийтийн хүсэлтийг үндэслэн улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг бурхан багшийн ихтүүцсэн өдөр болон зуны ихэнх сарын шинийн 15-ныг олон нийтийн баяр амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болохоор хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж хөгжүүлэхэд өр хүүхэд хойч үе эерэг зөв бодолтой, энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй, өвөг дээдсээ хүндэлдэг их оронч хүн болгон төлөвшүүлэхэд Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тэн хадгалахад монголчуудын эв нэгдлийг баттгах зэрэг хувь хүн гэр бүл нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх цорын ганц архигүй тэмдэглэлт өдөр болгох тухай хуулийн төслийг дэмжин баталж өгөхийг та бүхнээсээ хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.